Сайн мэцхан үзэгчдээ нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийнхаа дугаарыг Монгол Улсын их сургуулийн спорт залаас та бүхэнд бэлтгэн хүргэх гэж байгаа маа. За учир юу гэхээр Монгол Улсын их сургууль нь хагас жил гарын хугацаанд спорт заалаа бол ийж бүрэн засаж тогтчулсан юм байна. За ингэхдээ бол дэлхийн стандартыг бас Монголд анх удаа нэвтрүүлжээ. За тодруулж та бүхэнд хэлэх юм бол нийт 800 м квадрат бүхий агч модон шалыг бол суйрлуулсан байна. За энэхүү агч модон шал нь бол Америкийн нэгдсэн улсын одоо Conor Sport Court гэдэг компани нийлүүлдэг. За өвчлөн бол одоо NBA, NCAA гэдэг мэрэгжлийн спортын шалыг үйлдвэрлэдэг юм дэлхийн алдартай компани гэдэг юм байна. За энэхүү шалны онцлог юу гэх юм бол үзэгч та бүхэн бас анзаараад харах юм бол баг зэргийн зай завсартаа хийгдсэн байгаа. Энэ бас нэг шинэ технологи гэж байна л да. Учир юу гэхээр одоо энэ заалны чийгтлээс шалтгаалаад энэ агч мод маань өөрөө агших эсвэл тэлэх юм процесс явагддаг юм байна. Тэгэд энэ мэтчлэн бүх одоо процессыг маш нарийн тооцоолсны үндсэн дээр энэ шалыг бол суйрлуулдаг юм байна. Тэгээ яг дэлхийн стандартын дагуу хийгдсэн гэж байна. Тэгээд дээрэс нь гэрэлтүүлэг, за агааржуулалт, тонх, за үзэгчдийн суудал гэдэг ерөнхийдөө иж бүрэн засвар шинжилгээг хийжээ. Хагас жил гарын хугацаанд одоо шинжилэн тогтчулсан энэхүү заалны нээлтэнд бол Монгол Улсын их сургуулийн за спортын үе үеийн алдарт тамирчид багш нар хүрэлцэн ирж оролцож баяр хүргэж байна. За яг одоо та бүхэн бас харж байгаах Монгол Улсын их сургуулиас төрөн гарсан үе үеийн шилдэг сагсан бөмбөгчд за яг энэ цагийн буюу оюутны шгшээ багтаас нөхөрсөг тоглолт хийхэд бэлэн болж байгаа. Ингээд үзэгч та бүхэн нэмэлт цаг нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан. Энэ удаагийнхаа дугаарыг Монгол Улсын их сургуулийн дэлхийн стандартыг нэвтрүүлсэн шинэ спорт заалаас та бүхэнд бэлтгэн өргөж байна. За үзэгч та бүхнийг Монгол Улсын их сургуулийн бие тамирын тэнхимийн эрхлэгч Эрдэнэт хүрвтэй уулзуулъя. Тэгээд өнөөдөр бол Монгол Улсын их сургуулийн үеийн сагсан бөмбөгийн тамирчид болоод бие тамирын тэнхим ер нь энэ сургуулийн хувьд баяр өдөр болж байна. Тэгэхээр MB стандартыг Монгол Улсын их сургууль анх удаа бас нэвтрүүллээ. 2015 оны 7 сарын 5-наас эхэлсэн ажил яг хагас жилийн хойно дээр энэ ашиглалтанд орж байна. За Монгол Улсын их сургуулийн захиргаа Монгол Улсын их сургуулийн удирдлагаас одоо Монгол Улсын их сургуулийн багш оюутнуудын эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн төдөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Энэ зөвхөн Монгол Улсын их сургуулийн багш оюутны төдөөгүй Монголын спортын төвхөнд бас тэмдэглэхээр нэгэн том үйл явдал болж байна гэж ойлгож байгаа. Заал бол үнэхээр гоё болсон байна. Шал ялангуяа одоо NBA-гийн алдар тоглогчид бол яг ийм шалан дээр тоглодог гэдэг байгаа шүү дээ. Манайд ч одоо бас олон улсын стандарт нийцэн ганц хоёр заал байдаг гэдэг одоо жишээлбэл хандгаат ч байд юм уу тий. Тэр заалны шалнаас одоо юугаараа онцлогдсон? За энэ Монголын Unimat гэдэг компани, за Conor Sports компани одоо яг NBA-гийн Golden State, Miami, Boston зэрэг багуудын шалыг нийлүүлсэн тэр компани брендийг одоо Монгол Улсын их сургуульд санал болгоод тэгээд одоо чанарын өндөр түвшинд одоо хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. За яг шалны одоо яг суйрлуулалтын дээр бол яг Conor Sports компаниас төлөөлөгч яг стандартын дагуу шалыг суйрлуулсан байна. Яг стандарт гэхээр та нөгөө бүтээн байгуулалт засварын үйл явцыг нь байнга харж исэн хүний хувьд ямархуу одоо шинэлэг технологи техник төхөөрөмж ашигладаг юм байна. Ер нь бол яг зөвхөн манай сонгосон шал бол Neoshock гэдэг одоо тэр яг одоо зөөлөвч нь одоо 22 см-ийн зузаантай. Тэгээд дээр нь бол ингээд 1.2 см-ийн зузаантай панер 2 юу яваад тэгээд дээр нь үндсэн шал нь орж ирж байгаа. За тэгээд яг нөгөө тухайн орны уур амьсгал чигчлээс хамаарат одоо энэ нөгөө шалныхаа шахалтан дээр бас ингээд нөгөө бас тодорхой хэмжээний зай авдаг юм байна. Одоо ингээд нарийн сайн харах юм бол ингээд зайтай юм шиг байгаа. Тэнд бол яг ингээд нөгөө
зай тусгаарлагч гаргаж ирд юм байлээ. Тэгээ бүр нэг онцлог нь гэхээр яг энэ үндсэн шалнаасаа шал одоо энэ нөгөө заалын ханыг тойрсон одоо энэ туслах шал хоёрын хооронд бол нэг 3.8 гэсэн стандарт байт юм шиг байлаа. Тэгээ 3-4 см-ийн тийм одоо зайтай. Тэр нь болохоор одоо энэ заалны чигшлээс хамаарат мод тэлэх агшихад болвол одоо тийм зай одоо бас гаргаж өгдөг юм байна л да. Бас одоо анх удаа л харж байгаа тийм сонь технологи байлаа. Тэгээд одоо ямар нэгэн байдлаар чигшлээс хамаарат одоо тэлэхэд одоо энэ шал ингээд тэлэхэд болвол тэлж агшихад болвол дээшээ овоож одоо босгол одоо тийм л зориултаа шилээд. Компаниас бол яг шаландаа 20 жилийн лакнд бол 10 жилийн баталгаа өгч байгаа гэж одоо Монгол талын одоо аль бисний төлөөлөгч нь гэсэн. Гэтэ би бол зүгээр энийг бол яг зүгээр 50% нөгж байгаа хэл гэж бодож байгаа. Тэгээ энэ бол нэг 20 жил ашиглагтаад одоо яг зүгээр Монгол Улсын их сургуулийн биеийн тамирын тэнхимийн багш ажиллаж одоо заалны соёл гэдгийг бас дагаад энэ дээр нэвтрүүлэх ёстой. Тэгээд одоо Монгол Улсын их сургуулийн багш оюутнууд ч гэсэн энд одоо бас заалны соёл суралцаад арай өөр төвшөнд бас заалын ашиглалтан дээр байх юм бол насжилт нь бол төдий хэмжээгээр уртсах байх гэж бодож байгаа. Тэгээд тэнхимийн зүгээс ч гэсэн бас энэ заалны соёлд маш их анхаарч байгаа. Ер нь бол бүрэн хэмжээний хагас тэрбум орчим төгрөгийн засвар орсон. Тэгээ одоо яг хуучин нэг цонхтой байсан бол энэ цонхнуудаа бүгдийг блоклсан байгаа. Гэрэлтүүлгээ бүгдийг сольсон байгаа. Саксны шийдний үед одоо ер нь олон улсын ямар тэмцээн авахд болоод одоо бүрэн бэлэн заал одоо гэж ойлгож байгаа. Тэгээд довтлооны цагтаа, тоглолтын цагтаа тэгээд шийдийг одоо дөнгөж сая сорилт дуусч байна. Шийд нь хаанхын ямар шийд всэн? За энэ хятадын яг за үйлдвэрээс санахгүй байна. Нэг үйлдвэрээс шууд нийлүүлж байгаа нэг одоо хамгийн сүүлийн үеийн тийм жишээд нийлүүлэгдсэн байна. Заалын гэрэлтүүлгийг олон улсын стандартад нийцүүлсэн юм болоо гэж ярьж маш олон гэрэл сурлуулсан байна. Тэгээ хэдэн одоо ямар нөгөө хүчин чармайлт. Ер нь бол энэ нийт 72 гэрэл байдаг. Тэгээ яг нөгөө анх төсөв хийж байхад бол бид нэр тодорхой нөгөө стандартууд өгсөн. Тэр хэмжээгээр бол бас стандартын гэрлүүд хийгдсэн гэж ойлгож байна. Монгол Улсын их сургуулийн спорт заалны хувьд нөгөө үзэгч суух сандал жоохон дутмаг юм байт юм уу? Энэ л нэг жоохон сул тал юм уу гэж бодогдтiin энэ тал дээр бас та. За яг зөвхөн хуучин одоо яг энэ байгаа сандал бол нэг 10-аад сандал байсан. Нэмж 10 хийлгээд ингээд нийт 20 сандалтай болсон байгаа. Зүгээр одоо Монгол Улсын их сургуулийн зарим багш нараас болохоор яг 2 шиднийхээ хойдол дээр одоо дээшээгээ бас ингээд бас 3-4 үетэй өндөрлөө дээшээгээ бас судалтай болов гэсэн тийм санал бас хэлсэн. Тэгээд бас шатараалтайгаар бас нэг сургуулийн захиргаан тавина гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол Монгол Улсын их сургуулийн захиргаанаас энэ 4-р эртний заалаа болоод ингээд дэлхийн стандарт нийцсэн заал болгосон. Одоо эх цунаас 8-р эртний заалыг ашиглалтанд бас шинжилсэн засвар хийгч байгаа. 7-р эртний ч гэсэн одоо яг нөгөө Монгол Улсын их сургуулийн нөгөө оюутнуудын одоо нөгөө тоо одоо хичээллэгстэй самараад бас нэг спорт залыг лекцийн тэнхим хэлбэрээр ашиглаж байгаа. Тэрийг одоо ирэх намар бас Монгол Улсын их сургууль шинэ номын сантай болно. Тэгэхээр тэр залыг мөн одоо спортын чиглэлээр хувийн төрлүүдээр төрөлжүүлж ингэж ашиглах. За мөн 4-р өрнийхээ хажуудалд одоо хамгийн орчин үеийн шаардлага хангасан фитнес төвийг нэхэр одоо ингэ шатараалтай арга хэмжээ тэнхимийн зүгээс санал оруулаад сургуулиас дэмжигдээд ингэж явж байгаа. Аливаа заал танхимын бас нэг чухал зүйл нь бол нөгөө агааржуулалтын систем байдаг шүү дээ. Агааржуулалтын системээ шинжил засварсан уу эсвэл хуучнаа? Ер нь агааржуулалтын системийг бол шинжилсэн байна. Тэгээ хуучин бол зөвхөн нэг сенс байсан бол энэ одоо яг бүр автомат ажиллагаатай автоматаар авахлаг нэгдэж харагддаг. Агааржуулалтын хувьд бол бүрэн шийдсэн гэж ойлгож байна. Ер нь цаашдаа Монгол Улсын их сургуулийн спорт заал сургалтын хөтөлбөртийнхөө дагуу оюутнуудад хичээл ордгоор ашиглагдах юм уу? Эсвэл гадны тэмцээн уралдаан хүлээж авах, аль эсвэл дотооддоо болж байгаа тэмцээн уралдаануудыг хүлээж авах зэрэг ер нь үйл ажиллагаагаа одоо хөтөлбөрөөр хэрхэн яаж гаргая гэж төлөвлөж байна. За Монгол Улсын их сургуулийн Монгол Улсын их сургуулиас оюутан залуучууд одоо энэ 15-аас 16 оны жилээс эхлээд спортын 4 төрлөөр биеийн тэмрийн хичээлээр сонгон судалдаг болсон байгаа. Сагсан бөмбөг, волейбол, аэробик, усан цэлтгээд за 5 дахь сонголтод ерөнхий биеийн тамиргээд
одоо бүх спортын төрлөөс баг оруулсан тийм хөтөлбөрийн дагуу. Тэгээд ер нь бол сургуулийн захиранаас оюутан багш нартай багш нарынхаа одоо хэрэгцээнд зөвхөн зарцуулсан одоо заалаа зориулахаар тиймэрхүү байдлаар чиглэл гэсэн байж. Юу гоо шалан дээр толоод үзхийн сан гэсэн бодолтой хүмүүс зөндөл байгаа хта боломжгүй юм байна. Яг мэдээж одоо энэ бол зөвхөн Монгол Улсын их сургуулийн оюутан багш нар төдийгүй Монголын спорт одоо орсон том хөрөнгө оруулалт гэж тэрэн хэлсэн шүү дээ. Тэгэхээр бас мэдээж энэ заалан тоглоод үзье гэсэн хүмүүс бас тодорхой хэмжээний боломж гарах байх гэж бодож байгаа. Өнгөрсөн 2015 он Монгол Улсын их сургууль бол сагсан бөмбөгийн олон шилдэг одоо тамирчдыг төрүүлэн гаргасан ийм сургууль. За бас MBM шонхрууд гээд дээдлийг тоглодог багч байдаг. 15 оны амжилт сагсан бөмбөг дээр ямар хөө бэ? За Монгол Улсын их сургуулийн за шонхрууд гээд баг одоо шонхрууд гэж нэр өгсөний учир нь болохоор 2013 онд Монгол Улсын их сургуулийн ректоратаас Монгол Улсын их сургуулийн спортын багийг одоо шонхрууд гэж нэрлэе гэсэн санал гараад тэгж нэрлэхээр болсон. Тэгээд 2013 онд шонхор шуу болохоор Монгол Улсын бахархалт шуу болсон байсан тий. За сагсан бөмбөгийн эрэгтэй багийн хувьд бол 2015 онд за Монголын оюутны университет наадмаас мөнгөн медаль, за Sprite Super League анхудаа оролцож мөнгөн медаль авсан. За Step Summer League-т анхудаа оролцоод төрүүлсэн. Тийм амжилтаа. За эмэгтэй багийн хувьд бол оюутны университет наадмад төрүүлсэн оюутны лигийн тэмцээнд мөнгөн медаль авсан тийм амжилттай оролцсон байна. 16 онд ямар хөө тэмцээнүүд хүлээж байгаа бол төлөвлөгөө юу? За 16 онд за оюутны 15-аас 16 оны улирлын оюутны лиг үргэлжлээ явагдаж байгаа. Одоо оюутнууд амарсан болохоор төр завсарласан байна. За 1 сарын 30-нд Sprite Super League эхэлнэ. За тэгээд 3 сарын сүүлээр оюутны улсын аврагч шалралт тэмцээн байгаа. За тэгээд насны хүртээ улсын аврагч залуучууд тэгээд нэг одоо ингээд дөнгөж 16 оны улирал эхэлж байгаа болохоор оролцох одоо 7-8 төрлийн тэмцээн байна. Бэлтгэл сургалтыг 7 хоногт хэдэн цагт ямар хуваар ярьж? За ерөнхийдөө бол 7 хоногт 2-оос 3 удаа оройны бэлтгэл. За тэгээд өглөөний бэлтгэлийг бол манай яг шонхруудаг дээр бол байрал дээр нь өдрөөр нь хуваарлж өгöd. Тэгээд өглөөний бэлтгэлийг өглөө 7-оос хичээл орох хугацаанд. За 2 цагийн хугацаатай хийдэг. За үзэгч та бүхний Монгол Улсын их сургуулийн захирал Бат Эрдэнэтэй уулзуулъя. Тэгэхээр Монгол Улсын их сургуулийн MBA стандартыг Монгол нэвтрүүлж байгаа юм байна. Тэгээд 4-р байрныхаа спорт заалны шалыг за ерөнхийдөө бас иж бүрэн засвар шинжилэл хийсэн гэж ойлгож болох юм байна. Энэхүү ажлыг одоо хийхэд засварын ажилд хичнээн одоо хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байна. Тэгэхээр энэ жил бид нэр спортынхоо гол заалыг бүрэн хэмжээний засвар хийлээ, их засвар хийлээ. Дээр нь энэ шал бол их олон жил ашигласан шал байсан. Шалаас ялгаатай Америкийн нэгдсэн улсын үндэсний сагсан бөмбөгийн холбооны стандартын дагуу тэмдгийн мэрэгжлийн спортын заалуудад байдаг энэ шалыг Монголд анх удаага тавилаа гэж ойлгож байгаа. Тэгээ өнөөдрөөс эхлээд Монгол Улсын их сургуулийн багш оюутнууд энэ зааланд өөрсдийнхөө оюуны альжаалыг тайлж чөлөө цагаараа спортоор хичээлэх нь боломжтой сайжирч байна. За үүнийг манай бизнесийн сургуулийн захирал Батнасан багш санаачилж бизнесийн сургуулийн хуримтлалаар үндэсэндээ санхүүжүүлсэн шалыг 100 гаруй сая төгрөг болсон байгаа. Тэгээ дараагийн ээлжинд энэ шалыг суурилуулахад бас өн өртгөө өв жаахан өөрчлөлтөө байж магадгүй гэж бодож байна. Яагаад гэвэл анх удаага Монгол улсад энэ шалыг суурилуулж байгаа оюутан залуучуудад зориулж бас ашиглалтанд өгч байгаа гэдэг утгаараа нийлүүлж байгаа компани маань нэлээд хөнгөлөлт үзүүлсэн байгаа. Манай их сургуулийн заал анх 1952 онд ашиглалтанд орсон. Тэрнээс хойш томоохон хэмжээний засвар хийгдэхгүй явсан л да. Тэгээд одоогийн сургалтанд тавьж байгаа шаардлагыг заал маань хангахгүй болсон. Тийм учраас бизнесийн сургууль өөрийнхөө хөрөнгө оруулалтаар энэ заалыг шинжилгээ ажлыг бол хийсэн байгаа. Энэ зөвхөн шалны асуудал биш, ер нь заалыг бүхэлдэн зассан. Дээвэр одоо сүүлийн Германы хөгжсөнцрөөр доторлсон. Энэ бол 15-аас 20 жилд ямар нэгэн асуудалгүй болж байгаа. Шалны хувьд бол New Shock гэдэг системтэй тийм шалыг бол ажилтнаа олсон байгаа. Энэ бол Монголд анх удаа тавьж байгаа юм шал. Connor Sports гэдэг MBA-гийн шал нийлүүлдэг тэр компани одоо шалыг бид нэр авчирсан болсон байна.
Монгол Улсын их сургууль 2016 онд энэ мэтчлээ одоо сургуулийнхаа байрнууд ч гэдэг юм уу төлөвлөсөн ийм томоохон хэмжээний засвар шинжилгээ ажлууд байгаа л. За өнөөдөр манай Номын сангийн шинэ барилга баригдаж байна. Энэ ондоо багтааж бид нар ашиглалтанд авахаар төлөвлөсөн байгаа. Гүйцэтгэгч компани маань ер нь ондоо багтааж өгч чадна гэсэн 13,000 м2 талбайтай Номын сан орчин үеийн судалгааны лабораториуд байрлах юм 6 давхар байшин ашиглалтанд орно. За энэ бол хамгийн том хөрөнгө оруулалт юм. За дээр нь энэ жил бид нар олон улсын хэмжээний судалгааны лазерын лаборатори мөн ашиглалтанд авна. За өмнө байгуулагдсан лабораториудыг бэхжүүлэх ажил хийгдэнэ. Цаашдаа судалгааны лабораториуд нэлээд олноороо нэмэгдэнэ. За манай сургууль бол 20 гаруй мянган оюутантай. Одоогийн байдлаар ашиглаж байгаа 2 спортын зал байна. Нэг спортын зал маань спортын залнаас арай өөр зориултаар ашиглагдаж байгаа. Энэ Номын сангийн шинэ барилгыг авснаар бид нар тэр спортын залыг буцаагаад спортын зал хэлбэрээр нь ашиглах боломж өртөн. Тэрийг дахиад ер нь оюутнууд багш нараа хичээлэхэд шаардлагын бүрэн хангахаар энэ байдлаар засч тогтчулнаа гэж бодож байгаа. Цаашдаа бол ер нь оюутнуудынхаа багш нарынхаа спортоор хичээлэх энэ боломжийг улам өргөдөхөд анхаарна. Хотын гадна байгаа дадлагын баазууд дад өшгөлж бас спортоор хичээлэх ийм талбар болгоход зорж байгаа. Ер нь өвлийн үйлрэлд цанаар тишүүрээр голох юм боломжийг бүрдүүлнэ. Цоны цагт бол манай оюутнууд аяллаар явдаг, тойрон аялал. Өгөрөөч гэсэн бас бусад сургуулийн оюутнуудаа өрсөлдөх үзэмжлэл байдаг л да. Гэхдээ энэ спортын их өндөр амжилт гаргаж мэргэжлийн тамирчин болохоос илүүтэйгээр эрүүлж их, чирэгжих, цаашдаа өөрийнхөө үндсэн хөдөлмөр дээр бас үр дүнтэй ажиллах ийм биеийн одоо бэлтгэлийн базаахт нь энэ бүхэн чиглэж байгаа юм л да. Налан бүтээн байгуулалтын нөгөө ашиглалт бас их чухал байдаг. Тэгэхээр яг энэ заалны хувьд ашиглалтыг бие тамирын тэнхэн бүрэн хариуцаад явахаар байна уу эсвэл манай бие тамирын тэнхэн хариуцсан. Гэхдээ энэ бол ер нь нэлээд нямбай ашиглах ёстой. Энэ заалтайгаа харьцах соёлд бас бид нар суралцах ёстой. Багш нар оюутнууд бүгдээрээ энэ заалаа айлуулахаар удаан ашиглахын тулд зөв ашиглах ёстой. Өргөжлөлөд үзэгч та бүхнийг Монгол Улсын шгшаагийн ахлагч олон улсын хэмжээний мастер Бахтүртэй уулзах гэж байна. Өнөөдөр бол бас сайхан түүхэн үйл явдал болж ингэж эхэлж болох Монгол Улсын их сургуулийн спорт зал одоо өөрийг чинь олон жил бэлтгэл сургуультай хийсэн энэ зал дэлхийн стандартыг бас Монгол нэвтрүүлсэн байна. За тэгээд та өөрөөс олон улсын тэмцээнд олон оролцож исэн. Энэ шал олон улсын тэр нөгөө тоглож исэн шалтай харьцуулахад ямар вэ? Бас сэтгэл нь ямар байна? Сэтгэл маш их өндөр байна. Тэгээ би өөр Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн 2008 онд төгссөн. 4 жил мөсийн их сургуулийн шгшээ тоглосон. Тэгээд ахлагчаар тоглодог байсан. Тэгээд энд өдрийг ер нь бараг хичээлийн дараа энэ л өнгөрөөдөг байсан доо. Тэгээд тэр өнгөрөөдөг байсан өнөөдөр манай заал маань ийм сайхан олон улсын стандартын шалтай болоод ийм сайхан болсон. Сэтгэл маш их өндөр байна. Тэр нь бас сагсанд оруулж байгаа айгүй том хөв нэмнэ гэж миний хувьд бодож байна. Монгол Улсын их сургуулиас тоглож исэн. Дээрээс нь МБМ багтаа өнгөрүүлсэн тэр одоо амжилтууд их сургуулиас ерөнхийдөө тоглоод оюутны болон улсын чанартай тэмцээнд яг үнэнгээ хэлэхэд миний тоглож исэн хувьд бараг бүх тэмцээнд төрүүлж үзсэн. Тэгээд манай ер нь их сургууль ер нь одоо Монголын топ гэсэн бүх сагчид манай их сургуулиас гарсан байдаг. Тийм учраас манай их сургууль ер нь үеийн үед ер нь хамгийн сайн тамирчдыг бэлдэж гаргадагаараа бас их онцлогтой. Яг одоо бас Монгол Улсын их сургуулийг төгссөн сагсчид болоод одоо яг оюутны шгшээтэй тоглолт хийх гэж байгаа юм байна шүү дээ. Өөрийн тоглолтод асуулжуулагч юм байр суурин сургууль. Тий, яг би ч сая 3 сарын өмнө бас нэг өвдгөндөө жижиг хэмжээний мисцаас хийлгэсэн. Тэгээд одоогийн байдлаар лигтээ бас өөрийгөө буцаж хуучин төвшөндөө авчрахыг тоглоход жоохон хичээгээд бэлтгэл сургуультай хийж байгаа. Тийм учраас өнөөдрийн тоглолтыг бас хөндөж чинь яг өндөж байгаад бас сэтгэл их дундуур байна. Яг бас энэ зааландаа бас энэ шалан дээр тоглож үзмээр байна. Яг манай сургуулиас гарсан манай лигийн сайн тамирчид маань өнөөдөр их сургуулийн шгшээ огтой тоглох гэж байна. Тамирчны хувьд бэртлэгийн төлөв маш их хүнд юм байд юм байна. Би бас хүнд их бэртэл авч байгаагүй. Тэгээд энийхээ төлөө бас их айгүй хөдөлмөрлж байна. Одоо миний бодож байгаа зүйл бол бас цаашдаа залуу тамирчидтай бас энэ бэртлээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэсэн бас их юм хэлж өгье гэж их бодож байгаа. За өдөртөө та бүхний өргөжлөлөд Монгол Улсын их сургуулийн эрэгтэй шгшээгийн ахлагч Инхбаатартай уулзуулъя. За өдрийн мэнд. За таньсан өдрийн мэнд. Сургууль гоё заалаа шинжилэн засварлаад дээрэс нь шалан яг дэлхийн стандарт болцсон байна. Өнгөрсөн хугацаанд бэлтгэл сургуультай хэрхэн хангаж гоё шинжлэгдсэн зааландаа орж ирэхэд ямар санагдав?
Шинэ залуу үнэхээр гоё байна. Сэтгэл зүрхээ үржиж. Тэгээд өмнөх хугацаанд бол бид нэр худлаа үлдэмдээ сургууль дээр хийдэг байсан. Тэнд байхад яг тэр 7 хоногт 2 цаг тий хангалтгүй жоохон хийдэг байсан. Энэ удаад заалмын ачлаар бид нэрээс хангалттай бэлтгэдэг цагтаа болж байна. Эндээс маш баяртай. Тэгээд бас заалмын дэлхийн стандарт болж байгаад маш баяртай байна. Бусад ихтэй сургуулиудын хувьд бол заал нь хараахан бас дэлхийн стандарт болж амжаагүй байгаа ш. Тэгэхээр Монгол Улсын их сургуулийн ялангуяа одоо саксны баг буюу эрэгтэй шгшээ багийнх нь илүү өндөр түвшинд илүү сайн орчинд бэлтгэл хийж байгаа учраас амжилтанд хэрэгээр ахина гэж ойлгож болох уу? Ер нь тийж болж болно л доо. Тэ ажил мэдээж маш өснө. Бид нар ийм заал мэдээж бэлтгэл хийж чинь сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш өндөр даваа талтай байгаа. Бус багуудаас хамаагүй л байгаа. Тэ. Багийнх нь бүрэлдэхүүн ямар нь хичээн тамирчин мөн их олон байгаа хараг. Тэ маах ер нь нэг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Одоо оюутны лиг, Sprite А-лигт оролцох. Тэ энэ жил ер нь их хүлээлттэй л байгаа да. Энэ хоёр дөрвөлн гэж бодож байна. Дөрөвдүгээр курсын оюутан юм байна. Тэ төгсөх ангийн оюутан гэсэн үг байна шүү дээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ямархан амжилт үзүүлэн Монгол Улсын их сургуулийн шгшээ 4 жилийн хугацаанд маш хөндрөн амжилт үзүүлсэн. Жил болгоны оюутны улсын аварга эхний 2 байртаа тогтмол ордог. Би чихний 3 жилдээ 1 алт 2 мөнгө авсан. 0 жил Монголд нэг 2-т орж хамтсан буюу Sprite А-лигт 2-т орсон байгаа. Тэгээ ер нь л их амжилт аримтай байгаа. Монгол Улсын их сургуулийн спорт зал бол анх 1952 онд байгуулагдаж байсан юм байна. За байгуулагдсан цагаас хойш өнөөдрийнх шиг ийм иж бүрэн засварыг 64 жилийн дараа хийж байна. Засвар тогтчлтын ажилд бол нийтдээ бараг хагас тэрбум орчим төгрөг зарцуулагдсан. Үүнийг бол бизнесийн сургуулиас санхүүжүүлсэн гэдгийг хэлж байгаа юм. За шин заалтаа болсон Монгол Улсын их сургуулийн спортын олон төрлийн шгшээгийн тамирчид бол өшөө илүү их амжилт гаргана, орчин сайжирсан учраас үүнийгээ дагаад бидний сэтгэл зүй болоод амжилтч өсөх ёстой гэсэн ийм зүйлийг хэлж байна. Ингээд нэвтрүүлэг энэ үрээд өндөрлүүлээ. Хамт ээж сонгоо утсан та бүхэнд баярлалаа.